Дулмаагийн сүнс Шүтисийн дотор байранд болсон явдал. Шүтисийн дотор байрны нэг өрөөнд олон жилийн өмнө Дулмаагийн сүнс шүглсэн гэх аимшигт түүх байдаг. Нямаа гэх шинэ оюутан шөнө бүр хачин чимээ сонсож хэн нэгэн цонхны гаднаас дохиж буй охиныг харжээ. Удалгүй хаалганы бариул эргэж шөнө хэн нэгэн өрөөгөөр алхаж буй мэт үзэгдэл үргэлжлэх болсон байна. Нэг шөнө Нямаа ойр дуу тавин сэрэхэд үл үзэгдэх зүйл түүний хоолойг боож буй мэт болж өрөөний охид сандарч гэрэл асаахад хар дүрс замхран уусчээ. Нямаа ухаангүй унаж аав ээж нь ирж авч явсан байна. Хожим нэг охин өрөөний түүхийг жижүүрээс сонсоход 5-6 жилийн өмнө Дулмаа нэртэй охин бусдын хувцсыг зөвшөөрөлгүй өмсөж охидтой муудалцсны дараа хаалга саван гүйж байгаад машинд дайруулан нас барсан гэдэг. Түүнээс хойш түүний сүнс хуучин өрөөндөө хорогдсон бусдын хувцсыг өмсөж шөнөөр сүнгэндэг болжээ. Гой хувцс өмссөн хэмч байсан тэр сүнс тэднийг дагаж хоролдог болсон гэдэг. Нямаа санамсаргүй Дулмаагийн хувцсыг өмссөн үү эсвэл шин золиос нь болсон уу хэмч мэдэхгүй. Аз болоход эцэгийнх нь түүнийг авч явснаар сүнсний савраас мултарсан аж. Энэ явдлыг мэдэх оюутнууд Дулмаагийн сүнс хэмээн шивэр авир ярьсаар суудаг гин.